За сайн байсан үзэгчдээ 440 гэрс хөгжмийн хөтөлбөр маань эхэлж байна. За энэ хөгжмийн хөтөлбөр маань та бүхэнд хамгийн анхны дугаар хүргэж байна. За мэдээж хөгжмийн хөтөлбөр гэсэн болохоор та бүхэн нөгөө нэг байдаг чарт, нөгөө нэг байдаг хит прад эдгээр зүйлүүдийг танилцуулдаг хөгжмийн хөтөлбөр гарч ийнэ гэж ойлгож болохгүй шүү. Тэгэхээр та ямар нэгэн байдлаар сувгаа солиод кино үзэж байгаад рекламны дундуур манай сувг дээр тавиад яг энэ нэвтрүүлэг үзэж байгаа бол та сувгаа битээ солиорой. Ердөө миний хэлэх 3 4 үгийг сонсож. Энэ юу вэ гэхээр Монголд хамгийн анхны зөвхөн хөгжим сонирхдаг, хөгжимд хайртай, хөгжим тоглодог, хөгжим тоглож сурч байгаа залуус зориулсан цорын гац хамгийн анхны нэвтрүүлэг маань эхэлж байна. За яагаад хөгжим сонирхдаг, хөгжим дуртай гэж ярьсан бэ гэхээр Монголд маань та мэдээж магадгүй гитар ч юм уу, бөмбөр, төгөлдөр хуур, хийл ямар ч хөгжим байж болно. Та ямар нэгэн хөгжим сурж байгаа. Тэрнийхээ талаар мэдээлэл олж авч чадахгүй байгаа бол манай 440 гэрс нэвтрүүлгийг заавал үзээрэй. За манай нэвтрүүлгийн зорилго маань тань түрүүх хэлсэн хөгжим сонирхч байгаа. Та магадгүй хөгжим сурж байгаа таны хүүхэд болно, таны дүү, таны эгч ах хинч байж болно. Энэхүү нэвтрүүлэг үзснээр та өөрийнхөө олж авч чадахгүй байгаа бас мэдээж олж авч чадахгүй байгаа зүйлсээ манай нэвтрүүлгээр дамжуулан олж авах болно. За ингээд 440 гэрс нэвтрүүлэг маань та бүхэнд хөгжмийн түүх, онол, хөгжмийн хичээл болон Монголын алдартай хөгжимчдийн тэдгээр яг өөртөө амьдаар хэрхэн яаж тоглож байгааг танд хүргэх болно. Магадгүй та ямар нэгэн хамтлагийн гитарчин ч юм уу, ямар нэгэн хамтлагийн бөмбөрчин тэр болгон анзаараад байж чаддаггүй баг. Тэгэх юм бол яг манай нэвтрүүлгээр бас таны тэр анзаарч харж байгаагүй тэр хамтлагийн бөмбөрчид, хамтлагийн хөгжимчид маань манай нэвтрүүлгээр бас орж таны мэдих дууг яг хэрхэн өөртөө яаж тоглодгийг та бас олж авч үзэж чадах юм. За ингээд 440 гэрс хөгжмийн хөтөлбөртөөгөө хамт байгаарай. За мэдээж манай хамгийн анхны нэвтрүүлэг та бас манай хамгийн анхны нэвтрүүлгийг үзэж байгаа бол та үнэхээр азтай байна. Тэгэхээр дараагийн дугааруудыг заавал алгасахгүй үзээрэй. Та уйдахгүй байх гэж найдаж байна. Манай нэвтрүүлгээр гарах зүйлсүүд маань юу байх вэ гэхээр мэдээж хөгжмийн нэвтрүүлэг учраас хөгжмийн зэмсгийн түүх, тэдгээр хэрхэн яаж бүтсэн, хөгжил нь яаж өгсөн болон хоёрт таны дуртай хамтлаг дуучдын хөгжимчдийн хэрхэн яаж хөгжим тоглодог талаарх бичлэгүүд болон тэдэнтэй ярьсан ярилцлагууд орох болно. Мөн хөгжмийн онол. Яагаад хөгжмийн онол ордог вэ гэхэд одоохондоо залуучууд маань хөгжим сурж байгаа мөртлөө онлын мэдээллийг олж авч чаддгүй. Тэгвэл манай нэвтрүүлгээр дамжуулан онлын мэдлэгүүдээ бас олж авах болно. Харин мөн гадаадын ямар урсгал жанр, хөгжим дээр ямар урсгал жанрууд байдгүй. Жишээлбэл гитар дээр ямар урсгалууд байдгүй, ятг дээр ямар техникүүд байдгүй гэх юм уу. Бүх төрлийн техник болон урсгал жанруудын талаар манай мэдээлэл хүргэх болно. Харин эцэст нь гитарын болон төгөлдөр хуур, хийлийн хичээлүүд орж байх болно. За манай 440 гэрс хөтөлбөрөө маань хөгжмийн мэдээллийн хэсэг маань эхэлж байна. За тэгэхээр энэхүү хэсгээр маань юу гарах вэ гэхээр та магадгүй гитар сонирхдаг бол та магадгүй гитар сурч байгаа бол та магадгүй гитар сурах гэж байгаа бол гитар хөгжмийн үүсэл тэдгээрийн түүхэн хөгжлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэж байна. За одоо залуучууд маань маш их амьд хөгжим сонирхдаг болсон. Тэр дундаа гитарыг маш их тоглодог болсон. Маш олон сургалтын төвүүд болон маш олон зүйлсүүдийг хүмүүс маань интернет болон ямарваа нэг мэдээллийн хэрэгслээр олж авч байдаг. Тэгвэл хүмүүсийн нэг сонирхдаг зүйл байдаг. Тэр юу вэ гэхээр гитарын хөгжил гэж юу байдаг тэр болон сонирхдаггүй. Яагаад заавал би энэ нэг нэвтрүүлэгтээ орохыг зорьсон бэ гэхээр хүмүүс нь хөгжим сурж байгаа бол тухайн хөгжмийнхөө үүсэл, гарал, тухайн хөгжмийнхөө хэрхэн яаж бүтсэн талаар бас мэдлэгтэй. Ямарваа нэгэн хүнтэй та гитар сураад бас нэг мундаг тоглолт үнтэй тааралдаад юм ярихад бас тэр хөгжмийн талаар мэддэг байх юм бол танд хизээч илүүдэхгүй. Тэр зорилгоор би танд энэ гитарын түүхийн талаар ярьж өгч байна. За тэгэхээр бидүүсээ мэдэх гитар гэдэг хөгжим маань анх яг тэдэн сарын тэдэнд үүссэн гэдээ бол хизээч хэлж чадахгүй. Би байтугай хөгжим судлаачд болон энэ хөгжмийн зэмсгийг судалдаг хүмүүс маань тэр болон хэлж чаддаг юм байна. Тэгэхээр гитар гэдэг хөгжим маань одоогоос 5000 жилийн өмнөх түүхтэй гэж ерөнхийдөө түүхчд, археологчд маань үздэг юм байна. За тэгээд яг биднээс мэдих 6 уцтай гитараас гадна 4 уцтай, 7, 12, 10 гэсэн уцтай гитарууд анх байдаг байжээ. Тэгвэл сүүлийн үед гитар маань 7 уцтай гитар маань 8 уцтай болох ч юм уу. 4 уцтай бэс гитар маань 6 уцтай, 20, 12 уцтай зэрэг маш олон төрлүүд үүссэн юм байна. За тэгээд яг өнгөрсөн хугацаанд гитар гэдэг хөгжим маань хаанаас үүссэн бэ гэдэг талаар ярилцах юм бол 1400 1500 оны үед Португалчууд маань
маш их далайн аяллууд хийдэг байжээ. Тухайн үед Европт гитар гэдэг хөгжим маань тэр бол хүмүүс мэддэггүй. Гитар гэдэг хөгжим маань яг анхны утсан төрөлт нь болохоор ситар гэдэг хөгжим байж. Ситар гэдэг хөгжим маань ерөнхийдөө ойролт орнод Араб, Энэтхэг гэсэн Азийн улсуудад их хэрэглэгддэг хөгжим байсан байна. Одоо өөр ситар гэдэг хөгжим маань энэтхэгийн ардын хөгжим гэдэг хүн болгон бас мэддэг. Яг гитартай төстэй гэхдээ хэлбэрийн хувьд утасны тооны хувьд бол жоохон ялгаатайгаар тийм хөгжим байжээ. Тэгвэл португалчууд маань худалдаа 8 эрхлэн орон дамжиж явахдаа энэ ситар гэдэг хөгжмийг авч өөрөө устдаа нэвтрүүлсэн байт юм байна. Тэгээд ситар гэдэг хөгжим маань яг анхных нь гитар гэдэг үг нь болохоор гитара буюу грекээр анх галиглан бичдэг гитара гэдэг үгнээс яг гитар гэдэг үг англи хэл рүүгээ хөрвүүлэгдэж орсон юм байна. За тэгэхээр энэхүү түүх маань яг танд юу хэлж байна гэхлээр биднээс мэдэх одоогийн бидний мэдэх гитар гэдэг хөгжим маань Монголд анх нэвтэрснээс хойш Европ болон Испани зэрэг олон улсуудад энэхүү хөгжим маань дэлгэрчээ. Тэг хүмүүс маань гитарыг Испани улсаас гаралтай Испани улсаас түүх хөгжил нь эхэлдэг гэж ойлгоод байдаг. Тэгвэл бас тэр болгон яг юуныг баталж чаддгүй юм байна. Яг тэгэхээр гитартай маш адилхан маш олон төрлийн утас хөгжмүүд энэ дэлхий дээр энэ олон улсуудад байдаг юм байна. Жишээлбэл би түрүүхэн танд хэлсэн ситар болон ситар гэж бас өөр төрлийн хоёр хөгжим байгаа. Нэг нь И-гээр нэг нь Э-гээр бичдэг хөгжмүүд. Энэ зэрэг хөгжмүүд болох маш олон байдаг учраас гитарыг ямар нэгэн улсын үндэсний хөгжим гэж хэлэхэд маш хэцүү гэдэг нь. За Испаниас яагаад үүсдэг гэдэг нь түүх хөгжлөгийн замд хамгийн ойр хамгийн үнэн байж ойрч чадах улс нь Испани юм байна. Яг бол испаничууд маань гитарын хэлбэрийг өөрчилж мөн гитарын дээр маш олон техникүүд, маш олон элементүүдийг анх бий болгосон байдаг юм байна. За эдгээр маш алдартай зүйл нь бол мэдээж фламинго стил. Фламинго техник нь хоёр гарын бүх хуруунуудыг ашиглаж тоглодог. Одоо жишээлбэл биднээс мерзептер буюу пик ашиглаж тоглодог бол Испани фламинго улсууд маань хизээш мерзептер ашигладаг зөвхөн хуруунуудынхаа баруун гарынхаа хуруунуудын техникээр тоглодог байжээ. Тэгээж тэрөө испанчууд маань Испани, Мексикчууд маань хар багасаа л гитар тоглож өсдөг. Монгол хүмүүс маань хар багасаа бүх барилж өсдөг. Бразилчууд маань хар багасаа хөл бөмбөг тоглодогтой адилхан Испани хүмүүс маань хар багасаа гитартай оролцдог байж. Тийм болохоор Испани гэдэг улс маань энэ гитар гэдэг хөгжмөнтэй түүхтэй маш их ойрхон учраас испанчуудаас гаралтай гэж ярих нь маш их илэрхийлжээ. За тэгээд 5000 жилийн түүхтэй энэ хөгжим маань бас яг тухайн үед маань яг аль орноос гэж баталж чадахгүй ч гэсэн 9-р зууны үед зурагдсан нэгэн зураг байдаг. Энэхүү зургийн нэр нь болохоор Cranion Paslater гэх хэмээх зургийн дээр бас гитартай маш адилхан зургийг нэгэн бүсгүй тоглолцоогаа зурагдсан байдаг юм байна. Тэгэхээр 9-р зуун гэдэг маань маш их дээр үе маш 15 дугаар зуун бэ. Бүр тэрнээс өмнө бас энэ гитар гэдэг хөгжим маань үүсчихсэн байсан юм байна гэсэн бас дүгнэлтүүд маш олон таамагуд байдаг юм байна. За тэгээ гитар гэдэг хөгжим маань түүх хөгжлийн хувьд 1930-аад оноос анхны Gibson гитар буюу цахилгаан гитар маань анх үүсч бий болжээ. Gibson гитар маань одоо биднээс нэрлээд байдаг цахилгаан электрик гитар маань 1930 онд Америкт хамгийн анх үүсжээ. Үүнээс хойш гитарын хувьсэл бас нэгэн том архиц түүнийгээ дагаад гитар гэдэг хөгжим үүснэг энэ хувьслыг хийснийг дагаад рок, поп, жаз, соул ч юм уу бүх төрлийн урсгалууд маань дууралтуудынхаа хувьд ч гэсэн тэр маш их өргөн хүрээг хамарж дуурдаг болжээ. Энэ гитар гэдэг хөгжим маань ерөнхийдөө товчхон яриул иймэрхүү түүх хөгжилтэй 5000 жилийн өмнөөс одоо хүртэл одоо эволюцийнхаа буюу хүн төрөлхтнөр ямар нэгэн амтнаар ярих юм бол эволюцийнхаа хөгжилтэй өнгөж явсаар байгаад өдгөөгийн биднээс мэдэх хэлбэртэй олон төрлийн гитарууд гарч иржээ. Тэгээд анхны гитарууд маань амтны илэг ходоод болон мод зэргээр анх бүтээгдэж байсан бол анх цахилгаан гитар гарч ирснээс хойш гитар маань улам боловсронгуй болж идэх ходоод ашиглагаасаа болж татгалзаж харин өөр зүйлсийг ашигладаг болжээ. Гитарын төрлөө жанрууд маш дотроо олон классик гитар, акустик гитар, Spanish гитар, western болон western гитар зэрэг маш олон төрлүүд байдаг гэж. Эдгээрээс биднээс амьдрал хамгийн их ойрхон байдаг нь бол мэдээж Spanish гитар. Spanish гитар гэдэг маань сатурк утастай та бүхэн харж ирсэн бах. Гар маш өргөнтэй, би наар буюу би жижигхэн тэгээд дууралтай маш тийм тослог дууралтай гитар байдаг бол western гитар буюу бүжиглэх хэсгийг ухаж авсан хэлбэртэй гитар байдаг. Энэ гитар маань дээшээ ямар нэгэн өнгө лаадлуу тоглоход илүү амар болох үүднээс ингэж ухаж авч хэлбэрийг зассан байдаг юм байна. Мөн биднээс акустик гитар гэж ярьдаг. Акустик гитар гэдэг маань ерөнхийдөө гитарны яг ерөнхий нэршил бөгөөд
акустик гэхлээр залгадаг ямар нэгэн юмд хийгээд яригчаа гардаг зүйлийг акустик гэж хүмүүс ойлгоод байдаг. Ерөнхийдөө бол энэ ойлголт маань акустик гэдэг маань ерөөсөө тэр чигээрээ гитарын тэр дууралтыг хэлж байдаг учраас бас хүмүүс маань энэ тал дээр жоо өрөөсгөл ойлголттой байдаг. За тэгээд электрик гитар, мэдээж электрик гитарууд маань маш олон фирмууд, маш олон брэндүүд байгаа. Тэр болгоныг бас нэвтрүүлгийн цаас таашаагаар ямар гитар, ямар фирмийн гитар яаж дуурдаг, ямар фирмийн гитар, ямар хуу урсгалт яаж тохиолддог зэрэг маш олон мэдээллүүдийг манай 440 Гц хөгжмийн нэвтрүүлэг маань хүргэх болно. За ингээ манай 440 Гц хөгжмийн болгонгийн маань түүхийн маань нэг хэсэг маань та бүхэнд жоохон ч гэсэн хүрч чадсан болов уу гэж найдаж байна. Тэгээ ямараас ч гэсэн та ямар ч нэг хүний хажууд очиод гитар гэдэг хөгжим маань ямар ч Испаних бишээ гэж хэлж чадах мэдлэгтэй. Гитар хөгжим маань ямар ч 5000 жилийн тэртээс одоо хүртэл хувьсаар явсаар байгаа гэдгийг бас хүнд ярьж багахан хэмжээний мэдлэгийг олж авч чадсан гэдэгт итгэж байна. За ингээд 440 Гц хөгжим хөтөлбөрийн түүхийн маань хэсэг та бүхний оюунд чинь та бүхний мэдлэгтэн жоохон тусалж гисэн мэдлэг хүргэж чадсан болов уу гэж найдаж байна. Та ямар нэгэн гитар тоглож байгаа хүний хажууд очиод таны гитар тоглож байгаа хүн танаас гитарын түүх ч юм уу ямар нэгэн зүйлийг асуухад та бас өөдөөс нь тэр хүнд хандаад гитарын тухай жоохон ч яриад өгч чадах тийм мэдлэг танд олж чадсан болов уу гэж итгэж байна. Гэрц биднээс та бүхэнд гадаадын нэртэй алдартай хөгжимчдийн тухай мэдлэг болох зорилгоор хүргэдэг хэсэг маань хэлж байна. За энэхүү дугаартаа биднээс ямар хөгжимчдийн талаар танд мэдээлэл хүргэж байна гэхээр магадгүй та яг гитарыг сонирхдаг, магадгүй та гитар сонирхоод нэлээд уудчихсан тоглодог бол Энди Маки гэдэг нэрийг та заавал мэдэх ёстой. Энэхүү хөгжимчин маань 13 настайгаас анх гитар тоглож эхэлсэн бөгөөд өнөө хүртэл хамгийн дэлхийд ритмээр хамгийн өндөр зэгсэж байгаа finger style-аар тоглодог гитарч юм байна. За finger style-аар тоглодог энэхүү гитарчны талаар та бүхэн товчхон мэдээлэл хүргэе. Тэгэхээр гитар сонирхдаг залуучууд маань finger style гэдэг урсгалыг бас тэр болон зарим бас мэдэхгүй ч магадгүй зарим залуучууд энэхүү урсгалаар одоо сүүлийн үед маш их хичээлдэг болсон. Гитарыг бас арай өөр талаас нь дуурдаг. Ерөнхийдөө бол гостол буюу өөрөө соло их тоглодог. Өөрөө зөвхөн акустик гитарын дээр тоглолт хийдэг ийм урсгалыг finger style-аар гэж нэрлэдэг байна. За Энди Макигийн хувьд 13 наснаас анх гитар тоглож эхэлсэн гэж би түрүүн танд хэлсэн. Анхны гитар нь аав нь авч өгсөн Spanish гитар байж. Бүх гитарыг аав нь хүний 13 насны төрсөн өдрөөр нь анх бэлгэлж байж. Энди Маки маань тэр үедээ гитарыг маш их сонирхон хичээлж байсан бөгөөд 3 жилийн турш гитарыг маш хичээнгуй суралцсан бөгөөд гитарыг нэг хэсэгтээ орхисон байна. Харин Энди Макигийн маань сонирхлыг улам буцааж татсан зүйл нь юу вэ гэхээр 16 настайгаас анхныхаа цахилгаан гитарыг авч цахилгаан гитарт үнэхээр их дуртай болж цахилгаан гитараар маш их шургуу хичээлж буцаа гитартаа дуртай болжээ. Харин 19 нас хүрэх жилдээ тэрээр цахилгаан гитар болон зүгээр акустик гитараасаа бас л үзэж эхэлж. Харин тэр үед тэрээр Presley Reed хэмээх гитарчны DVD хичээлийг анх Megastore-оос худалдаж авч хамгийн анхны хичээлийг үзсээр буцаж гитаранд маш их сонирхолтой болж байна. 19 наснаас хойш тэрээр finger style урсгалаар төлхөө их хичээлэх болжээ. Энди Маки 1979 оны 4 сарын 4-нд Kansas City-д төржээ. За одоо тэрээр 33 настай бөгөөд энэхүү 19 наснаас хойш хийсэн уран бүтээлүүд нь дэлхийд маш их алдартай болсон зүйл бол энэ нь мэдээж drifting хэмээх хаяг. Drifting хэмээх хаяг Candy Rat Records-ээр хамгийн анх бичлэгэнд орж ирсэн байна. Тэрээр энэхүү аяа бичүүлээд түүнийг Candy Rat Records-ийн мөнгө дүрсчүүлж түүний drifting хэмээх portal сайт нь тавигдсаасаа ердөө хэдхэн сарын дотор анх сая хүний үзэгчийг авч чадсан байдаг юм байна. За түүнээс удалгүй тоон өссөөр өнөг ихэд drifting хэмээх аяыг YouTube сайтаар үзсэн хандлтын тоон 44 сая 679 мянгад одоогийн байдлаар хүрчээд байгаа юм байна. За тэгэхээр ерөнхийдөө finger style урсгалаар тоглодог маш олон гитарч, маш олон хөгжимчд байдаг. Эдгээрээс хамгийн үзэгчтэй хөгжимчнөр мэдээж Энди Маки тодорсон юм байна. Тэгэхгүй алдартай аянаас хойш Rhythm болон Африка зэрэг аюудыг маш олон үзэгчд бас үзжээ. Rhythm хэмээх аяыг одоогийн байдлаар 25 сая хүн үзсэн байгаа бол Африка хэмээх аяыг 13 сая хүн хандаж үзсэн байдаг юм байна. Энди Макийн нэгэн үгсээр ярилцсандаа би хэрвээ аавынхаа өгсөн 13 наснд авсан тэр гитараа хамгийн анх ааваасаа бэлгэнд аваагүйсэн бол би гитарыг хизээ сонирхгүй байх байсан баха. Харин миний дараагийн үе бол мэдээж би цахилгаан гитар сурсан үе байдаг. Би тэр үедээ гитараас маш их өөдөлтөнд залхацсан байсан үе. Харин тэр үед цахилгаан гитарын дугуйлтуудыг хамгийн анхны
том бандууд болох том группүүдийн тоглолтыг хамгийн анх үзчихэд маш их шүтэн биширч цахилгаан гитард маш их дуртай болсон маань миний буцаад гитарыг сонирх тэр сонирхлыг маань маш их өдөөж өгсөн гэж ярьсан байдаг юм байна. Тэгэхээр ерөнхийдөө Andy Mac маань маш том 3 зүйлийг давж гарсан байдаг. Энэ нь болохоор мэдээж 13 наснда хамгийн анхны авсан гитараас өөдсөн боловч 16 наснда мөн цахилгаан гитар сонирхож эхэлсэн. Харин 19 наснда тэрээр нэгэн DVD хичээлийг худалдаж авснаар түүний fingerstyle чиглэлээр сонирхож fingerstyle чиглэлээр од болох замыг нээж гисэн байдаг юм. За тэгээд Andy Mac маань мэдээж маш олон улсын fingerstyle-чтай цуг тоглолтууд хийж байсан. Үүнд Сунхажун та бүхэн мэдэх бах Солонгосын Бицхан хамгийн анхных нь бичлэг 8 настайд хамгийн анх YouTube бичлэгээ тавьж байсан Солонгосын маш алдартай гитарч хүү байдаг. Одоо тэр маань хүүхээс илүү том залуу болсон байгаа хаа. За энэ зэрэгээр Andy Mac-ийн маань мэдээллийн хүрээд төгсөж байна. Andy Mac маань ерөнхийдөө хамгийн анхны дрифтинг аяахаа өмнө 2001 онд хамгийн анхны цомгоо гаргаж байсан юм байна. Өнөө хүртэх энэ хугацаанд тэрээр нийт 7 цомог гаргасан байна. За эдгээр 7 цомгийн хамгийн алдартай нь Art of Emotion хэмээх цомог юм байна. Энэхүү цомогт Drifting Ride, Go My Father, мөн Africa зэрэг маш олон аюуд орсон байдаг юм байна. Хамгийн анхных нь цомог нь Nocturne хэмээх аян 2001 онд гарч байж. Үүний дараагаар Dreamcatcher хэмээх цомгоо 2004 онд гаргаж байж. За 3 цомог нь хамгийн их алдаршуулсан Art of Motion хэмээх цомог юм байна. За түүний араас тэрээр Gates of Nomria болон Common of the Ground хэмээх цомгуудыг гаргажээ. Хамгийн сүүлд тэрээр Yoland хэмээх цомгоо 2010 онд гаргаж ирсэн байна. За эдгээр цомгуудаас Gates of Ground хэмээх цомог нь бас нэлээд амжилттай явсан бөгөөд тэрээр Rhythm-ээр Art of Motion хэмээх цомгоо арай давж чадаагүй байна. Түүний хамгийн сүүлийн цомог болох Yoland хэмээх цомогт нь орсон нэгэн алдартай аяг та бүхэнд яг одоо хүргэж байна. За тэгээд гитар сурж байгаа сонирхож байгаа залуучууд маань мөн та яг одоо сурч байгаа бол та хичээгээл үз. Хүнд ямар ч хүнд хөгжмийн авьяас байхгүй гэж байдгүй, зөвхөн таны хичээл зүтгэлээс бүх зүйл хамаардаг. За ингээд та бүхэнд Yoland хэмээх цомогт нь орсон хамгийн алдартай нэгэн аяг та бүхэнд яг одоо хүргэж байна.
За ингээд та бүхэнд энд маркет таалагдсан байх гэж найдаж байна. Тэгэхээр таны яг гитар тоглох автодид чинь хүмүүсээ хөдөлж чадсан болов уу гэж итгэж байна. Харин одоо та бүхэнд хөгжмийн онлайн бяцхан хичээлийг орох гэж байна. За магадгүй та гитар ямар ч хөгжим сурч иж болно. Заавал гитар гэхгүй төгөлдөр хоор юу ч байж болно. Хөгжмийн онлыг тэр болгон хүмүүс нэтээс ч юм уу ямар нэгэн байдлаар олж авч чадаад байдгүй. Тэгвэл манай нэвтрүүлгээр хөгжмийн онлыг жаахан ч гэсэн мэдлэг болоод авахд танд илүүдэхгүй болов. Үзэг цаас балаа бэлтгэхээ мартаоцай. За сайн басан үзэгчдээ 440 Гц хөгжмийн онлайн хичээл эхэлж байна. За өнөөдөр анхны онлайн хичээлээрээ биднээс хөгжмийн ритм, нотны задаргаа бүн нотыг яаж уншдаг талаар үзэх болно. Хүний чихэн 24,000 Гц хүртэлх дуу авийг сонсох чадвартай байдаг юм байна. Харин үүний 16,000 Гц хүртэлхийг авиа, түүнээс дээш буюу 24,000 Гц хүртэлхийг шууган гэж нэрлэдэг юм байна. Эдгээр 16,000 Гц хүртэлх авийг хөгжмийн онолд нийт 9 октав тухайн үздэг. Үүнд субконтр, контроктав, их октав, бага октав, 1-р октав, 2-р октав, 3-р октав, 4-р октав, 5-р октав гэж нийт 9 октав тоодог гэж. Харин октав тус бүр 7 өшгөөс бүтнэ. 7 өшг гэдэг та бүхэн мэдж байгаах энэ бол мэдээж до, ре, ми, фа, соль, ля, си. До нотыг си, ре нотыг ди, ми нотыг и, фа нотыг ф, соль нотыг жи, ля нотыг а, си нотыг би үсгээр тэмдэглэдэг. Эдгээр 9 октаваас субконтр октав болон 5-р октав нь их шиг дутуу байдаг. Их шиг дутуу байна гэдэг нь субконтр октав нь зөвхөн ля, ля диз, си гэсэн 3 өнгөөс бүтдэг бол 5-р октав зөвхөн до гэсэн үг байдаг. Харин бусад октавууд маань контр, их, бага, 1-ээс 5-р октавууд маань бүгдээрээ 7 өшгтэй байдаг. Биднээс бүгдээрээ яагаад төгөлдөр хоор 88 даралтай байдгийг сайн ойлгодгүй. Маш олон хар цагаан даралтууд байдаг. Энэ маань ердөө до, ре, ми, фа, соль, ля, си гэж дуусаад үргэлжлүүлээд дахиад до, ре, ми, фа, соль, ля, си гэсэн үгнүүд маань явж идэг байна. Харин эдгээр ялгаа нь бүдүүн до, нарийн до, түүнээс нарийнхан до гэсэн үгнүүдээр л ялгаатай байдаг. Нотны шугам дээр хамгийн түрүүнд сойлтгүүр зурагддаг. Сойлтгүүрийг зурхтаа хамгийн эхлээд 2-р шугамаас ихээ аван тойруулан зурдаг. Нотны шугам нь нийт 5 шугамтай байна. 1-р шугам, 2-р шугам, 3-р шугам, 4-р шугам, 5-р шугам гэсэн 5 шугамаас бүтнэ. До нот нь 1-р шугамын доор нэмэлт шугам дээр байрладаг. Нотнууд байрлахдаа ямар нэгэн шугам, зай алгасахгүйгээр ар араасаа дараалан байрладаг. Харин ре нот байрлахдаа до нотны дээр буюу нэмэлт шугам 1-р шугам 2-ын завсаар байрладаг. Үүний дараагаар 1-р шугам дээр ми нот. 1 болон 2-р шугамын завсаар фа нот, 2-р шугам дээр соль нот, 2 болон 3-р шугамын завсаар ля нот, 3-р шугам дээр си нот. Харин 3 болон 4-р шугамын завсаар дахиад до нот эхэлдэг. Энэ маань 2-р октавын до нот. Биднээс хамгийн түрүүнд тэмдэглэсэн до нот маань нэмэлт шугам дээр байрлаж байгаа до нот маань 1-р октавын до нот. Энэ мэтлэн нотууд маань ар араасаа игнэн байрладаг. За биднээс сая анзаарсан бол сойлтгүүрийг яагаад сойлтгүүр гэж нэрснийг бүгдээрээ үзье. Сойлтгүүрийн зурхтаа 2-р шугамаас ихээ аван зурдаг гэж би түрүүнд хэлсэн. Тэгвэл 2-р шугам дээр ямар нот байна вэ? Тиймээ энэ бол мэдээж соль нот. Нотны задаргаа. Биднээс сая 7 өгшгийг хаана яаж байрладгийг нотны 5 шугам дээр хэрхэн яаж байрладгийг үзлээ. Харин эдгээр ихшгийг биднээс мэдсэн боловч тэдгээрийг дуургах ритм хэмнэлийг мэдгүйгээр биднээс хөгжмийг тоглож чадахгүй. Ритм хэмнэл гэдэг нь тухайн нотыг хурдан, удаан, хоорондоо хэр хол, ойр, богино зэрэг зайг тодорхойлж өгч байдаг. Нотны задаргаанд хамгийн түрүүнд бүтэн нот, хагас нот, 4-т нот, 8-т нот, 16-т нот гэх мэтлэн байна. Бүтэн нотыг тэмдэглэхдээ дугуйлбараар тэмдэглэнэ. Хагас нотыг тэмдэглэхдээ бүтэн нотноос арай жижиг дугуй дээр иш залгана. 4-т нотыг тэмдэглэхдээ
толгой иш. 16 найрт нотыг тэмдэглэхдээ толгой иш нэг цацыг зурж өгнө. Харин 16 нотыг тэмдэглэхдээ толгой иш хоёр цацаг. Бүтэн нотыг тоолохдоо 1 и 2 и 3 и 4 и гэж дөрвөн гिचгэн тоолно. Харин хагас нотыг түүний хагас буюу 1 и 2 и. Харин дөрөвт нотыг 1 и. 8-т нотыг ердөө и. Харин 16-т нотыг тоолохдоо и гэж хэлэх хугацаанд 2 цохилт хийнэ гэсэн үг. За хүмүүс маань бүтэн нотыг дөрвөн гишгэн гэж бодглохлоор бүтэн нотыг хараад дөрвөн удаа цохин гэж ойлгодог. Тэгвэл энэ бол буруу ойлголт шүү. Бүтэн нот байгаа тохиолдолд тухайн бүтэн нотыг до бол до, ре бол ре дээр нь дараад тухайн өнгийг дараад дөрвөн гишгэн тоолох хугацаанд тухайн өнгийг барина гэсэн үг. Жишээлбэл до гэдэг өнгийг биднээс до дуургалаа 1 и 2 и 3 и 4 и гэсэн хугацаанд тухайн гişиг барина гэсэн үг. Харин хагас нотыг 2 тоолох хугацаанд барина гэсэн үг. За та бүхэнд өнөөдөр онлайн хичээл таалагдсан бас ойлгож авсан байх гэж найдаж байна. Дараагийн онлайн хичээлээр биднээс өнөөдрийн сурсан нотуудыг хэрхэн яаж унших болон ритм хэмнэлийг хэрхэн яаж тоглож сурах талаар заах болно. 440 Гц. За ингээд та бүхэнд онлайн хичээл маань таалагдчих мэдлэг олж чадсан болов. За ингээд онлайн хичээл маань 2-7 хоногт нэг удаа гарч байгаа болно. Онлайн гэдэг хамгийн чухал учраас та онлайн хичээлээ бити хаяарай. За одоо ингээд дараагийн хэсэг маань гитарын хамгийн анхны хичээл маань эхэлж байна. Энэхүү хичээл маань өмнө нь бас өөр сувгуудаар гарч байсан маш олон үзэгчтэй. Тэгээд өмнө үзэж байсан залуучууд одоо нөгөө нэтээр үзсэн хүмүүс маань маш их асуудаг зүйл маань юу вэ гэхээр нөгөө хичээл маань хааваа, тэр хичээл маань хааваа, энэ дутуу байна, тэр нь дутуу байна гэсэн. Одоо тэгвэл энэхүү хичээл маань дахин та бүхний хүсэлтээр бүр та бүхний маш олон мэйлээр ирсэн саналууд, маш олон мессежээр ирсэн саналуудын үндслэн энэхүү хичээл дахин сэргэж дахин орж эхэлсэн байгаа. За ингээд хүсэн үлээсэн гитарын хичээл маань эхэлж байна. Эхний хичээл маань гитартайгаа танилцах, мөн гарын тавилуудыг сурах байгаа. За биднээс мэдэх гитар хөгжим. Үүнийхээ бүтцийг биднээс мэдж явах хэрэгтэй. Эхлээд гитар маань их бие, гар буюу хүзүү, толгой, мөн толгой хэсгэд байрласан чихнүүд, чих, мөн гитарын дээр доор байрлаж байгаа утсыг өндөрсгөж өгж байгаа зүйлийг бол нуруу буюу бридж гэж нэрлэдэг. За энэ төмөр зүйлүүдийг лад гэж нэрлэдэг. 1-р лад, 2-р лад, 3, 4, 5 гэх мэтчлэн. За ладууд дээр та бүхэн анхаарвал цагаан тэмдэглэгээ байдаг. Алгасаад ч юм уу 2 алгасаад 1. За эдгээр маань дандаа сонгоо тоонуудаар барилдаг. 3, 5, 7, 9. Харин энэ 2 цагаан цэг байна. Үүнийг 12 буюу тэгш тоон дээр байгаа. 15, 17. Эдгээр маань юунд хэрэгтэй байдаг вэ гэхээр одоо манай хичээлийн маань цаашд олон хичээлүүд маань гарч эхэлнэ. Тэгэхээр тэдгээр ладны тэдгээр утсан дээр дарна гэж хэлэхэд биднээс лада 1, 2, 3 гэж тоолохгүйгээр нөгөө сонгоо тоонуудаар нь хайгаад хурдан барихад энэ заашгүй хэрэгтэй. За гитарын нүүр хэсгийг наар гэж нэрлэдэг. Нүүр хэсгийг наар гэж нэрлэдэг. За харин энэ дугуй байгаа энэ зүйлийг цар гэж нэрлэдэг. Харин үүнийг брижүүдийг маань тогтоож гэж байгаа зүйлийг маар гэж нэрлэдэг. За гитарын маань ерөнхий бүтц ийм байдаг. Чихнүүдийг доороос нь гэж толно. Энэ маш чухал шүү. 1, 2, 3, 4, 5, 6. 1-р чих 1-р утсыг, 2-р чих 2-р утсыг, 3-р чих 3-р утсыг, 4-р чих 4-р утсыг, 5-р чих 5-р утсыг, 6-р чих 6-р утсыг хөвлөх үүрэгтэй байдаг. Мөн хурууны дугаалт гэж байдаг. Үүнд зүүн гарыг эрхээ ураг тоолохгүйгээр 1-р хуруу, 2-р хуруу, 3, 4-р хуруу гэж тоолдог. 1, 2, 3, 4-р хуруу. Харин баруун гарыг 1, 2, 3,
дүүр гэж тоолдог. Ялгаа нь зүүн гарын уучлаарай баруун гарын чигчэн урыг тоолохгүй зүүн гарын эрхээ урыг тоолдог. Үүнээс гадна эрхээ ураг P, хоёрдугаар ураг I, гуравдугаар ураг M, дөрөвдүгээр ураг A гэсэн үгсүүдээр тэмдэглэдэг. P, I, M, A. За, биднээс хурууныхаа дугаарлалтыг сая тогтоож мэдэж авлаа. Тэгэхээр дараагийн зүйл маань биднээс өнөөдрийн 1-р хичээлээр 4 аккордыг үзэх байгаа. Энэ хамгийн их хэрэглэгддэг 4 аккорд байх болно. За биднээс түрүүн хэлсэн лад гэж 1-р лад 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 гэх мэтлэн дээшгээ 21-с 24 ладтай байдаг. Зүүн гарын 4-р хуруу буюу чигчээ хуруу 1-р утасны 3-р ладан дээр байрлуулах үзээрэй. За одоо анхаарах зүйл хуруунуудыг тавихтаа утсан дээр ингэж хөвтүүлж тавьж болохгүй, ийшээ ингэж хазааж болохгүй. Хурууны өндөг хэсгээр суулгаад 1-р хуваараа суулгаж өгнө. Бүх хуруунд адилхан. За дараа нь 3-р хуруу 2-р утасны 3-р ладан дээр 1-р хуруу 5-р утасны 2-р ладан дээр 2-р хуруу 6-р утасны 3-р ладан дээр. За энэхүү барилтыг маань соль мажор буюу G үсгээр тэмдэглэдэг. Соль мажор буюу G үсгээр тэмдэглэдэг. За энэхүү барилтыг бүгдээрээ дургаж үзье. За дургаж үзэхдээ одоо биднес түрүүний сурсан байгаа баруун гарыг үзнэ. P, I, M, A гэсэн хурууныхаа дугаараар биднес одоо саяныхаа сурсан соль мажорыг дургаж үзнэ. P хуруу буюу 1-р хуруу. P хуруу буюу 1-р хуруу гитарны 6, 5, 4-р утсыг тоолох үүрэгтэй. Дахин анхаараарай. Гитарны 6, 5, 4-р утас. Үлдсэн хуруунууд яг утсан дээр араасаа байрлсан байдаг. 2-р хуруу 3-р утасны доор, 3-р хуруу 2-р утасны доор, 4-р хуруу 1-р утасны доор. За энэ маань гитарын баруун гарын зөв тавилан байгаа. За одоо соль мажорыг дургаж үзье. Соль мажор. За дараагийн барилт ми минор. Ми минор бас их амархан барилт байгаа. 2-р хуруу. За та бүхэн яг намайг харахгүйгээр миний хэлсний дагуу барих гэдэг нэг үзээрэй. 2-р хуруу 5-р утасны 2-р лад. Мэдээж зүүн гарын 2-р хуруу байгаа. Зүүн гарын 2-р хуруу 5-р утасны 2-р лад. Харин дараа нь 3-р хуруу 4-р утасны 2-р лад. 3-р хуруу 4-р утасны 2-р лад. За би барьж чадж байгаа гэж найдаж байна. За энэхүү барилтыг маань ми минор гэж нэрлэдэг буюу EM үсгээр тэмдэглэдэг. Ми минор. За миний хэлж байгаа кодууд үсгнүүдийг маш сайн тогтоох хэрэгтэй. Энэ маань цаашдаа хичээлүүд маань маш их хэрэг болно. Тийм учраас эхнээс нь сайн тэмдэглээд тогтоогод яваарай. Ми минор. За яг түрүүний муу ялгаагүй баруун гараараа дуурж үзнэ. Дуурахтаа яг хурууныхаа тавилуудаар тухайн утаснуудыг татаж үзээрэй. Эхнээс нь 1-р хуруу 6, 5, 4-р утсыг үлдсэн хуруунууд дараах утаснуудыг зугаалах байгаа. 6, 5, 4 1-р хуруугаар тоглосон. Одоо үлдсэн утаснуудыг 3, 2, 1 дахиад за сая биднес соль мажор болон ми минорын барилтыг үзлээ. Одоо бүгдээрээ дараагийн барилт буюу до мажорыг үзцгээе. До мажорыг барихдаа та бүхэн яг миний хэлсний дагуу бас барих гээд үзээрэй. 1-р хуруу 2-р утасны 1-р лад, 1-р хуруу 2-р утасны 1-р лад, 2-р хуруу 4-р утасны 2-р лад, 3-р хуруу 5-р утасны 3-р лад, 2-р утасны 1-р лад, 4-р утасны 2-р лад, 5-р утасны 3-р лад, до мажор.
За мөн до мажорыг ингэж барихаас гадна 4 дугаар хурууг 5 дугаар утасны 3 дугаар ладан дээр тавин. Мөн 3 дугаар хурууг 6 дугаар утасны 3 дугаар ладан дээр тавьж до мажорыг бас барьж болдог. За түрүүн биднес соль мажор болон ми минорыг 6 дугаар утсаас нь дуурж байсан бол одоо харин до мажорыг 6 дугаар утсыг тоглохгүйгээр 5 4 3 2 1 гэсэн дараалалаар дуурах болно. 5 4 3 2 1. За бүгдээ дуурайгаад үзье. 5 дугаар утас. 4 3 2 1. До мажор. За до мажорыг тэмдэглэхдээ C үсгээр тэмдэглэдэг. За одоо ингээд миний ярианаас мажор болон минор гэсэн хоёр төрөл гарч ирж байгааг та бүхэн анзаарсан бах. Гитарын энэхүү анхан шатны DVD-д маань зөвхөн гитарын мажор минорын барилтуудыг бүгдийг нь үзэж дуусгах байгаа. За соль мажор гэж байсан бол заавал соль минор, ми минор гэж биднээс сурсан бол бас л мажор нь байгаа. Үүнтэй адилхан до мажор гэж байгаа бол бас л до минор гэж байгаа. Мажор, минор гэдэг хоёр зүйлийг сайн ялгаж салгаарай. Мөн мажорууд дандаа том үсгээр тэмдэглэгддэг бөгөөд ямар нэгэн арталтай тэмдэглэгээ байдгүй. Харин минорууд маань томч бай, жижигч бай ямар нэгэн үсгээр тэмдэглэсэн боловч арталтаа заавал M үсгээр тэмдэглэсэн байдаг. Жижиг M үсгээр. Хэрэв биднес CM гэдээ тэмдэглэсэн байх юм бол до минор байна гэж унших нь. GM гэсэн байх юм бол до минор байна гэж унших нь. Хэрвээ сая биднес ми минор буюу EM гэж үзсэн бол дараа нь зөвхөн E гэдэг ангаар тавьсан байх юм бол мажор байна гэж унших нь байна. За ингээд биднээсийн нийтх хичээлийн сүүлийн барилт маань ре мажор. За ре мажор маань бас тийм хүнд барилт биш. Их амархан. Харин чэйжлэхээ жоохон төвөгтэйж магадгүй. За 1-р хуруу. 100 гарын 1-р хуруу маань 3 дугаар утасны 2 дугаар ладан дээр. 3 дугаар утасны 2 дугаар ладан дээр. 2 дугаар хуруу 1-р утасны 2 дугаар ладан дээр. За 3 дугаар хуруу 2 дугаар утасны 3 дугаар ладан дээр. За биднес соль ми дээр 6 дугаар утсыг татчихжээ. Харин доо дээр 5 дугаар утаснаас доошоо татсан бол харин ре дээр 4 дугаар утаснаас доошоо татна. 4 3 2 1. За дахиад өөрөө тэгээд үзээрэй. За үдсэн дөрвөн барилтаа ихнээс нь тавтаад үзье. Удаан ямар нэгэн гитар сурж байгаа, ямар ч хөгжим сурж байгаа хүмүүс хурдан хийх гэж их яардаг. Тэг шаардлага байхгүйгээр аль болох удаан. За эхлээд соль мажор 6 дугаар утаснаас доошоо бүх үсгийг татна. Ми минор. До мажор. Ре мажор. Ре мажорыг D үсгээр тэмдэглэдэг байна. За харин 2 дугаар хичээлээс орохоос өмнө энэхүү дөрвөн барилтыг маш хурдан, маш сайн, маш цэвэрхэн сольдог болсон байх хэрэгтэй. Жишээлбэл биднээс за баг зэрэг хурдан хийх гэдэг үзье. За барилтуудаа барихдаа та бүхэнд тулгарч болох зарим нэгэн бэрхшээлтэй зүйлүүд гарч ирдэг. Зарим нэг утаснууд манд урахгүй. Гэх ч юм уу. Энэ маань юунаас болдог вэ гэхээр нэгт биднээс утсан дээрээ чанга дараагүй. Хоёрт яг хурууныхаа үеэр суулгаж өгөөгүй. Харин гуравт биднээсээ илүү мах гэж нэрлэдэг өндөгний нааталт байгаа махнууд маань доотлох утсанд хүрснээс болж ялангуяа жоохон хөрөхөд уурахгүй байгаа. Одоо харин та бүхэн анзаараад үзээрэй. Энэ хурыг жоохон дийшлүүлээд үзье. Дуурж байна. Доошлууллаа. Махыг хүргэлээ. Ингээд уурахгүй болчдөг. Мөн утсан дээр чанга дараагүйгээс болж дутуу дарснаас болж. Бас дараагийнх яг лаадан дээр. Лаад буюу яг энэ төмөр дээр дарснаас болж дуурахгүй байх тохиолдлууд бас байдаг. Эдгээр зүйлийг маш сайн анхаарад эдгээр хичээлийнхаа энэ дөрвөн барилтыг маш сайн сураарай.
440 ГHz хөгжмийн хөтөлбөр маань энэ хүрээд өндөрлөгч байна. За ингээд та бүхэнд манай нэвтрүүлгээр гарсан онлайн хичээл, гитарын хичээл, Энди Маккигийн түүх, түүний хэрхэн яаж гитар тоглосон тухай болон гитарын түүх, хөгжлийн талаар ярьсан энэхүү нэвтрүүлэг маань таалагдсан байх гэж найдаж байна. Магадгүй та манай нэвтрүүлгийг Canon дундуу сувг сольж яваад реклам үзснээсээ залхаад манай нэвтрүүлэгтээ тавиад үзсэн бол харамсаагүй байх гэж итгэж байна. За онлайн хичээл маань 2-7 хоног тутамд нэг удаа гарч байгаа болно. Тэгвэл энэ хооронд нэг завсарт нь юу гарч байгаа вэ гэхээр Монголын шилдэг хөгжимчид манай нэвтрүүлгээр орж байх болно. За ингээд 440 ГHz хөгжмийн хөтөлбөр нь өндөрлөж байна. Хүн болгон хөгжимчин байх албагүй ч хүн болгонд хөгжмийн боловсрал заавал хэрэгтэй. Бидэнтэй хамт байсанд та бүхэнд баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзцгаая.